from the Conference Center in Salt Энэ Lake бол City. Utah мужийн Salt Lake City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Иесус Христийн хожимын гигантнүүдийн сүмийн жил тутмын 196 дахь ерөнхий чуулганы Бямгаргийн үдээс хойш хуралдаан ба сүмийн удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэлнэ. Хуралдааны дуудлыг Айдахо дахь Brigham Young их сургуулийн нэгдсэн найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд зориулж ашигын бус зорилгоор хэрэглэж болно. 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Ronald R. Aspand энэ хуралдааны хөтлөө явуулна. Brothers and sisters, Ах эгчнараа би та бүхнийг Есүс Христийн хожимын гигантнүүдийн сүмийн жил тутмын 196 дахь ерөнхий чуулганы Бямгаргийн үдээс хойш хуралдаанд тавтай морилно хэмээн урьж байна. Чуулганыг тэргүүлж буй ерөнхийлөгч Даалан Хеокс надаас энэ хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. Бид энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн болон телевиз, радио, интернетээр дамжуулан оролцож байгаа бүх хүнд өөрсдийн мэдлэгийг хүргэж байна. Энэ хуралдааны хөгжмийг Айдахо дахь Brigham Young-ийн сургуулийн холимог найрал дуучид Athena Coates, Ada Ashby, Paul Basselberg, Randall Campton нарын удирдлагад ордуулж, Linda Margetts, Joseph Peoples нар бадралт баг бишгүүр хөгжим тоглоно. Найрал дуучид гигантнүүдээ урагш яв дуулалыг дуулж энэ хуралдааныг нээн. Нээлтийн залбирлыг далайн ахлагч Scott V. Whiting хэлнэ.
Our dear Heavenly Father, Бидний хайр Тэнгэрт эцэг минь ээ. Би таны өмнө даруухнаар цуглаж бямгаргийн үдээс хойш хуралдаанд оролцох боломжтой байж онцгой хуралдааны нэг хэсэг болсондоо талархаж байна. Мөн энэхүү хуралдаагаар дамжуулж бушлагч Оксиг мөн түүний зөвлөх мөн 12 чуулгын төлөөлөгч нарыг бушлагч үзмэрч ишлэгчээр дэмжин батлах боломжтой байсан талархаж байна. Тэгээд мөн энэ цаг үед бидэнд бушлагчдыг илгээж өдөрдөн залах боломжоор ажиллаж байгаа талархаж байна. Мөн таны хүүгийн золиослол тэгээд таны хүсэлт үнж байгаад нь байсанд нь талархаж байна. Мөн бид ариун сүнсэд талархаж байна. Ариун сүнсний бидний зүрсгэлд үннийг гэрчилдэгт нь талархаж байна. Мөн таны хүү Есүс Христийн сүм бас энэ дэлхий дээр сэргээгдсэн талархаж байна. Өнөөдөр бидэнд заах тэдгээр хүмүүст талархаж мөн ариун сүнс бидний зүрсгэлтэй харилцаж бидэнд гайхалтай зүйлийг заахад туслаарай. Тэн цаг бүхэнд мөчөд талархаж байна. Энэ үдийг аврагч Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. President D. Todd Тэргүүн Christopher, зөвлөлийн 2 дугаар зөвлөх ерөнхийлөгч D. Todd Christopherson одоо сумын ерөнхий эрх мэдэлтэн бүсийн далууд ерөнхий албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах саналыг танилцуулах бөгөөд дараа нь Jared Bell Larson ах 2025 оны сумын аудитын албаны тайланг уншиж танилцуулна. brothers and sisters, in addition Ахигч нараа өнөө өглөөний хуралдаанаар шин тэргүүн зөвлөл болон 12 төлөөлөгчийн чуулган гишүүдийг дэмжсэн ба ерөнхийлөгч Окс надаас Есүс Христийн хожимын гигантнуудын сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтэн бүсийн дал болон ерөнхий албан тушаалтныг одоо дэмжүүлэн батлахыг хүссэн юм. Бид та бүхнийг гараа өргөн дэмжиж байгаа илэрхийлнүү хэмээн урьж байна. Аль нэгэн саналыг дэмжихээс татгалзаж байвал бид таныг гацны хэрэглэгчтэйгээ холбогдохыг урьж байна. 2026 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн ахлагч Крэг К. Кристенсен, Эдуардо Гаварет, Брук П. Хейлс, Уильям К. Джексон, Эрик В. Копишке, Питер Ф. Морс нарыг ерөнхий эрх мэдэлтэн далаас мөн ахлагч С. Марк Померыг далайн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус чөлөөнд гарах болно. Сүмд он удаан жил итгэлтэй үйлчилснийхэн төлөө дээрх ах нарт болон тэдний эхнэр гэр бүлийнхэн талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө. with gratitude the Бид 75 түнчлэн үйлчлэлээ гүйцэтгэж дуусгах бүсийн даалын 75 гишүүнд талархлаа илэрхийлж байна. Тэдний нэрийг сүмийн вебсайт дээр байршуулна. Дээрх ах нар болон тэдний гэр бүлийн он удаан жилийн өгөөмөр үйлчлэлд бидэнтэй хамт талархаж байгаа хүмүүс гараа өргөнө. heartfelt Бид gratitude хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Сьюзен Х. Портер эгчийг ерөнхийлөгчөөс, Эми А. Врайт эгчийг 1-р зөвлөхөөс, Трейси Ю. Браунинг эгчийг 2-р зөвлөхөөс 2026 оны 8-р сарын 1-ний өдрөөс тус чөлөөлж байна. Энэ эгч нарын чин сэтгэлийн үйлчлэл талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө. Elder Benjamin M.Z. Dye Ахлагч Бенжамин М.З. Тай 8-р сарын 1-ээс эхлэн далайн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчлэхээр дуудагдсан. Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө.
татгалзаж байвал ижил тэмдэг үзүүлнэ. Дараах ах нарыг 70 шинэ ерөнхий эрх мэдэлтнээр дэмжүүлэн батлах санал оруулж байна. Ахлагч Кристиан С. Чигбундо, Матью Ж. Айринг, Хоч О. Фейл, Джеймс О. Фантон, Кевин Ж. Хатаве, Табо Либето, Жеремия Ж. Морган, Паул Х. Синклер дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө. Татгалзаж байвал ижил тэмдэг үзүүлнэ. 4 сарын 2-ны Пүрэв гарагт зохион байгуулсан ерөнхий чуулганы удирдагчдын хуралдааны үеэр бид бүсийн даалын 91 шинэ гишүүнийг дэмжүүлэн баталсан ба сүмийн вебсайт дээр зарсныг онцолж байна. Бид та бүхнээс эдгээр ахыг шинэ үүрэгт ажилтан дэмжин батална уу гэж урьж байна. Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө. Татгалзаж байвал ижил тэмдэг үзүүлнэ. Бид хүүхдийн хэсгийн ерөнхий эрхлэгчийн зөвлөлийн шинэ гишүүдийг 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөр дэмжин батлах саналыг оруулж байна. Үүнд Rosemary K. Чибота эгчийг ерөнхийлөгчөөр, Нина М. Гарфилд эгчийг 1-р зөвлөхөөр, Триса Э. Коллинз эгчийг 2-р зөвлөхөөр дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө. Татгалзаж байгаа хүмүүс гараа өргөж болно. Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг хэвээр нь батлах саналыг оруулж байна. Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө. Татгалзаж байвал гараа өргөнө. Бид сүмийн удирдлагын өмнөөс дэмжин батлахад оролцсон та бүхэн талархаж байна. Бид шинэ ерөнхий эрх мэдэлтнүүд болон ерөнхий албан тушаалтнуудыг энэ дээр ирж байр ажиллана уу гэж урьж байна. As announced, Brother Jared B. Larson, Сүмийн аудитын албаны гүйцэтгэх захирал Jared B. Larson ах сүмийн 2025 оны тайлныг уншиж танилцуулна. To the first presidency of the Church of Хүндэт ах нараа Иесус Христосийн хожмын гэгдүүдийн сүмийн тэргүүн зөвлөлд Сургаал ба гэрэнүүдийн 120 дугаар хэсэг дэх хилчилтээр тэргүүн зөвлөл 12 төлөөлөгчийн чуулга тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг 11-ийн хуваарлтын зөвлөл сүмийн хөрөнгийн зохицуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, бодлого журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг. Мэргэжсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн сүмийн аудит нь сүмийн бусад бүх алба байгууллагаас хараат бус. Бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, гаргасан зардал, сүмийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар үндэслэлтэй баталгаа гаргах зорилгоор аудитын шалгалт явуулах үүрэгтэй. Аудитын шалгалтад үндэслэн сүмийн аудит нь 2025 онд сүмийн хүлээн авсан хандив, гаргасан зардал, эд хөрөнгийг бүх материаллык зүйлсийн хувьд сүмээс баталсан төсөв, нэгтлэн бодох бүртгэлийн арга барил, бодлого журмын дагуу бүртгэж хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдрах, өр тавихаас зайлсхийх, шаардлагатай үед ашиглах хадгаламжтай байхыг заадаг тогтсон зарчмаа баримталдаг. Өргөн барьсан сүмийн аудитын алба, гүйцэтгэх захирал Jared B. Larson.
The choir will now Найрал дуучид одоо бидэнд аврагч Есүсийг бид магтан дуулалыг дуулах болно. Дуулалын дараа бид 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Гари Стивенсний үгийг сонсох болно. Түүний дараа далайн ахлагч Эдуардо Ф. Ортега, Ван Лян Во нар үг хэлнэ. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх Давид Ж. Wonderly ах дараа нь бидэнд хандан үг хэлнэ. Have you ever stood at Хэзээ нэгэн цагт та нисэх онгоцны буудлын ачаа тийшний зогсолтгүй урсах хоосон туузан дамжуургын дэргээ зогсоод цүнхийг минь Катманду руу ямар нэгэн байдлаар андуураад илгээч гисэн юм биш үү гэж бодож ирсэн үү? Миний бүртгүүлсэн тийш хаа нэгтээ гарч ирэх нь гарцаагүй. Эсвэл би бүх зүйлээ дахин худалдаж авах хэрэгтэй болох нь гэсэн хоёр бодол тань зэрэг төрж байсан уу? Чухал материал бүхий чемоданыг таны ойрын танил хүн аваад явчихсан тохиолдол байдгүй. Хэрвээ тийм бол энэ захиас таны сонирхлыг татаж магадгүй. Өнөөдөр би алдагдсан тэшний талаар ярих болно. Өнгөрсөн жил нисэх онгоцны буудлуудад 33 сая орчим цүнхийг буруу чиглэл рүү тээвэрлсэн гэсэн тооцоо гарчээ. Хэдийгээр энэ нь аялагчдын 100% тохиолддог мөн магадлал бага байдаг ч гэлээ чухал эзүүлээ алдах үе гэсэн бодол хүн бүрийн санааг зовоосон асуудал юм.
Саяхны 7 хоногийн амралтын өдрүүдээр намайг ажиллаар явах үед миний гар цүнх суудлын дээд талын тээшний хэсэгт багтсангүй. Тэр цүнх надад чухал байсан. Цүнхэнд минь нэг хэрэгтэй материал явж байлаа. Намайг яг арга сүйгчлэхийн даваан дээр онгоцны үйлчлэгч миний цүнхийг аваад бариултын шошго ороон надад тээшний нэг хэмжлэх тасалбар өгөөд мөнөх чухал цүнхийг минь аваад явчихав. Нислэгийн туршид надад төгшөөртэй байлаа. Би цүнхийг минь доторх зүйлсийг нь найдвартай хариуцаж байгаа даа гэж найдаж яв. Зүйлсийг минь мартахгүй, орхихгүй, алга болгохгүй байх гэдэгт би найдсан. Би тийшээ асуудалгүй буцааж авна гэсэн найдвартай нэхэмжлэх тасалбараа гартаа чанга атгасаар явж илээ. Би цүнхнийхээ барааг харж энэ түүх маань над жаргалтай төгссөн. Гэхдээ энэ туршлага надад их юм бодогдолоо. Та Япон улсын Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудлын гаргасан бараг л итгэмээргүй дэлхийн дээд амжилтын тухай тайлан сонссон байж магадгүй. 30 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа хэдэн зуун сая ачаа гар тээш цүнхний тээвэрлэлийг гүйцэтгэсэн ч энэ нисэх онгоцны буудлын нэг ч ашаа нэг ч тээш алга болгоогүй байж. Бүр нэг их шүү. Энэ боломжтой гэж юу? Нисэх онгоцны буудлын ачаа тээшний үйл ажиллагаа хариуцсан ахлах Цуёши Хабута зоршигчдод тээш нь үн цэнтэй учраас ачаа тээш алдах тохиолдол хизээж байх ёсгүй гэж үздэг аж. Энэхүү хандлага нь түүний багийнханд бүгдд нь нэвт шингэсэн. Түүний хэлснээр нисэх онгоцны буудлын амжилт бүхэлдээ нягт нямбай байдал, найрын ширийн зүйлд анхаарал хандуулах тууштай байдлын үр дүн юмсанжээ. Япон хүмүүс найрын ширийн зүйлд ийн анхаарал хандуулдгаа танигдсан. Тэдэнд кайзен гэсэн зарчим байдаг ба энэ товчхондоо баг-багаар сайжруулах арга замыг байнга эрэлхийлж хэрэгжүүлэх сэтгэлгээг илэрхийлдэг. Энэ дадлал нь үйл явцыг сайжруулах, жижиг сажиг аргыг үргэлж хайх урт хугацааны сахилга батыг шаарддаг. Японы ард түмэн өдөр тутмын ажил үргийн гүйцэтгэлээс бий болдог сайжруулалтуудаас сэтгэл ханамжийг мэдэрдэг. Олон жилийн туршид Кансай нисэх онгоцны буудлын ажилтнууд зорчигчдын цүнхийг алдахгүй байх зорилгыг бодит биелэл болгох үйл явцыг боловсруулжээ. Тэд ажилтнуудаа сайтар сургаж, цүнх болгоныг тоолж, тээвэрсэн чиглэлийг нь хянаж, болгоомжтой харьцаж бууг нь байнга шалгадаг. Гар аргаар тэд хэд хэдэн нарийн бүртгэл явуулдаг ба энэ нь тэдний автоматжуулсан боловсронгуй системтэй хосгүй нийцдэг. Хөгжмийн зэмсэг гэх мэт амархан гэмтгүүц зүйлсийг зорчигчдод ихэнхдээ гараас гарт хүлээлгэж өгдөг. Ажилтнууд зорчигчдод ачаага туузан дамжуурга дээрээс хялбар авахтан зориулж цүнхийг нь дамжуурга дээр байрлуулахдаа бариулыг нь гадаг шаруулах гэх мэт жижиг зүйлсэд анхаардаг. Кансай нисэх онгоцны буудлын дээр таны ачаа тээш хүлээлгээ өгөх үед тэд танд бид таны үн тэд зүйлсийг хүлээн авлаа. Бид одооноос тээшийг тань хариуцсан. Бид танд тээшийг танд буцаан хүлээлгэж өгөх болно гэж хэлж буй мэд сэтгэл төрнө. Энэ үйл явцыг эргцүүлэн бодох үед цүнх бүртгүүлэх үеийнхээс хавьгүй илүү ариун нандин итгэлцэл төрөх мөч бодол минь буудаг. Хайраар дүүрэн эцэг өөрийн хамгийн үнд зүйл болох хүүхдүүдээ мөнх бус амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах ёстой гэдгийг ойлгон тэнгэрлэг гэрээс нь үдэж явуулахад түүнд ямар байдаг бол гэж би бишрэлтэйгээр хүндэтгэн боддог. Тэднийг аян замаа ганцаараа туулахгүй гэдгийг мэдэх нь түүнд агуу тайтгарл өгдөг гэж би боддог. Эцэг их гэр бүл, удирдагчид, найз нөхөд, тохиноологч ах эгч нар та бид түүний хамгийн үнд зүйлийн даамлаар үйлчилж байгаа билээ. Хүүхдүүд нь түүнд хичнээн эрхэм нандин, хүүхдүүддээ тэрээр хичнээн их хайртай гэж. Бусдыг халамжилж тэтгэдэг хүмүүс хичнээн их ажиглагдсан бөгөөд хайраар дүүрэн хүмүүс байдаг гэж санана. Гэвч үнэт зүйлсээ бусдад найдан даатгаж түүнийг аюулгүй буцааж авах хүсэл хүмүүрд байдаг. Энэ нь аав ээж нь зогсоол эсвэл галт тэрэгний буудал дээр оюутан цэрэг номлогчоо удаж буй гэр бүлийн танил үзэгдлүүдийн дурсамжийг сэргээдэг. Заах бэлтгэх, залбирах, он жилүүд нандин өмчийг нь бусдын асрамжид өгөх мөчөөр солигдох үед хоорондоо эргэн уулзах хүртэл эцэг их нь хүүгээ эсвэл охиноо аян замынхын туршид асран халамжлахыг ухаалаг даамлуудад даатхан явуулдаг. Мөн Тэнгэрлэг эцэг маань бидэнд цүнхний бариул дээрх шиг жижиг шошгоор биш. Харин илүү ариун арга замаар зүрх сэтгэлд чи бол минийх, би чамайг мэднэ. Чи ганцаараа биш. Би чамайг мартаагүй.
Би чамайг гэрт чинь авчрахыг зорино хэмээн бичигдсэн бурханлаг үннээр биднийг хариуцаж авдаг. Энэ бол зөвхөн гэрт маань авчих тухай асуудал биш. Энэ бол гитлэглийн тухай юм. Их эзэн өөрийн үнэт ачаанууд бол хүүхдүүдийг сэтгэл гарган халамжлах үүргээ эрхэмлэн биелүүлдэг хүмүүсийг өндөр өрнөлдөг гэдгийг надад мэдрүүлдэг хоёр зүйлийг би хуваалцаж болгосон болов. Эхнийх нь томилогдсон тохинолагч ах эгч нарын маань үүрэгт оршдгоо. Та их эзнийг төлөөлж сударт заасны дагуу Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог. Тэднийг зөв замд байлгахаар Бурхны сайн үгээр тэжээгдэж мөн тэд дурсагдж болохын тулд нэрсэн тэмдэглэгдсэн хүмүүст үйлчлдэг гэдгээ ойлгоорой. Бид сүмийн гишүүдийг харж хандах, мөн тэдэнтэй хамт байж бэхжүүлэх ёстой. Номлын ажилд хамгийн том амжилт биднийг ердийн болон уламжлалт арга замаар үлдэх үед ирдэг. Энэ нь тохиолдлын хувьд ч мөн адил. Би та бүхнийг дараах зүйлсийг хэрхэн хийж чадах талаараа сайтар бодорой хэмээн урьж байна. Христийн адил хайрал, халамжил, үйлчил. Сүнслэг эсвэл материалын тусламж хэрэгтэй үед тусламж үзүүлэн тайлгаруул. Сүнсний өдөрдмжийг залбирч ирэлхийл. Гэр бүлүүдэд ёслолуудыг хүлээн авах үед нь Бурхантай ариун нандин гэрээнүүдийг байгуулж сахихад бэлтгэхтэн тусал. Мөнх бус аян замынхаа төгсөлбөө хүмүүсийг их эзэн өөрөө даан авч гэтлэхийг хамгийн үнэт эрдэнэ хэмээн харж тэдэнд Христийн адилаар халамжлах замаар тохинуулахыг өөрийнхөө үүрэг даалгавар гэж үз. Би та бүхнийг сайхан сэтгэл, анхаарал халамжийн жижиг үйлдэлүүдийг тохинуулалтаа шингээж Иесус Христийн илүү сайн тохинуулагч болохыг урьж байна. Хоёр дахь нь өсөж буй үеийнхнийг хүчрхжүүлэх, тэтгэх, мөн хүүхдүүдийг гэрэл ба үнэнд хүмүүжүүлэх нийтлэг хариуцлага юм. Бидний амьдарч буй энэ хэцүү цаг үед өсвөр үеийнхэнд шуурганаас хамгаалах бэхлэлт, хорогдох газар хэрэгтэй байна. Бид цагаа зарцуулж, заа сургаснаар энэхүү хүчин чармаалтад хувь нэмэр оруулж чадна. Хүүхдийн хэсгийн хүүхдүүд, залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд, залуучуудад хөрөнгө оруулахаас илүү чухал зүйл илүү их өгөөж гэж үгүй. Ерөнхийлөгч Дитер Ф. Угдорф заах, асрах, халамжлах, дараа нь Бурхны гайхамшгуудаа үйлдэхэд биднийг итгэлээ тавин чадах бүхнээ хийвэл үр дүн нь та ганцаараа хүрч чадхаас илүү үзэсгэлэнтэй, илүү гайхамшигтай, илүү баяр баясгалантай байх болно гэж амласан. Бид үүнийг хэрхэн хийх вэ? Үүнийг залуу үеийнхэнд Есүс Христийн ариун нэрийг зүрх сэтгэл, оюун ухаандаа хүлээн авах, Христийн загалмайг баяр баясгалтайгаар үрэх, түүний шав элч төлөөлөгчдийн адил ариун байдал дотор алхахт нь сэтэл өгч, зааж, тэднийг урамшуулан дэмжих арга замаар хийнэ. Бид үүнийг бидний хүүхдүүд нүглээсээ ангижрахын тулд ямар их сурвалжид хандаж болохыг мэдэж болохын тулд заадаг. Өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй бүхий л өдөрдмжийг тэдэнд өгөх ариун сүнсний шивнийг хэрхэн сонсоход суралцах хамгийн чухал сүнслэг ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай сүнслэг ажлыг чин сэтгэлээс уйггүй хийх сэдлийг тэдэнд өг. Эдгээр үнэт бодгол бол сэсцэл сүр жавхлангийн танхимдах, мөнх байдал дундуур алхах, хувь тавилантай хэмжээшгүй чадах бүхий бийс юм. Өсөж буй үеийнхэнд өөрсдийн аврагч Есүс Христийг мэдэх, хайрлах, дуурайхыг заа. Тэрээр өсвөр үеийнхний хүч чадал үлээ. Тэд хариу үйлдэл хийх болно. Ачаа тэшнээс ялгаатай нь эцэстээ бид бүгд шийдвэр, итгэл үнэмшил, үйлдэлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг ба Тэнгэр дэх болон дэлхий дээрх тохиноологч Тэнгэр элчүүд бидэнд тусалж чаддаг. Тиймээс Есүс Христийн шавийн хуваар бид учрах хүмүүсээ халамжлах, тэдэнд тусцсан болохоор эрс шийдэмгий өндөгдөг. Эцсийн эцэст бид бүгд нэг гэр бүл болдог. Бид бүгдэд замд маань тусламж хэрэгтэй. Бидний хүн нэг бүр хайр дүүрэн Тэнгэрлэг эцгийн хүүхэд гэсэн шошготой. Хизээч мартагдахгүй, орхигдохгүй, алдагдахгүй тулд тэрхүү шошго дээр энэхүү үнэт бодгол агуу үн цэнтэй бөгөөд нэг л өдөр эзэмшигч нь түүнийг гэтлэх болно хэмээн гэрчилсэн сүнслэг амлалт ариун нандин тунхаг хэвлэгдсэн байдаг. Би тэрхүү гэтлэлд баясаж биднийг төгс хайраар хайрлаж бүтээсэн нэгэн рүү аюулгүй буцаж очих өдрийг хүртэл энэхүү ажилд оролцох агуу завшааныг онцолж байна.
that we may fulfill that Бид энэ ажлыг өөрсдөө гүйцэлдүүлэхийн зэрэгцээ түүний тэнгэрлэг халамжид эргэн орохыг илэрхийлэх хүмүүс сэтгэлээсээ санаа тавих болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр амен. Some may think that faith is Зарим хүн inherent. итгэл өвлөгддөг гэж бодож магадгүй. Гэхдээ жинхэнэ шав байх нь үргэлж хувийн шийдвэрээс эхэлдэг. Өнгөрсөн жил Америкийн нэгдсэн улсад ирээд итгэлтэй гигантуудын сүнслэг хүчийг харах нь надад их хүчтэй нөлөөлсөн. Тэд бол гэрээний замаар үргэлжлүүлэн алхаж буй анхдагчдын үед амжсан үр удам байлаа. Covenant path. Тэдний итгэлтэй байдал зөвхөн тэдний сүнслэг өвөөс төдийгүй аврагчийг дагах хувийн шийдвэрээс нь шалтгаалдаг нь гайхалтай. Бидний гэр бүлийн өв агуу ажиллал хэдийч энэ нь их эзэн Есүс Христ болон түүний сэргээгдсэн сайн мэдээний үннүүдийн талаарх хувийн гэрчлэлийг хичээнгүйлэн ухамсартайгаар эрэлхийлэхийг орлохгүй. Бидний гэр бүлийн өв уламжлал ёс заншил бол үнэлж баршгүй тусламж боловч аврагчийн хадан дээр суурьа барихад дангаараа хангалтгүй юм. Их эзэн биднэрт хандан Йоногийн хүү Симоно чи ерөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цус нь биш харин Тэнгэрд хэцэг минь илчилсэн юм гэж хэлэхдээ энэ зарчмыг заасан. Хувийн гэрчлэл нь бид өөрсдөө мэдхийг хүсэх дараа нь хүлээн авсан сэтгэл мэдлэгийнхээ дагуу үйлдэх гэсэн чин сэтгэлийн тууштай эрүүл хайгуулын дүнд ирдэг. Энэ загвар дэлхийд даярах Есүс Христийн хожимын үеийн гигантуудын сүмийн итгэлтэй олон гишүүн гэр бүл давтагддаг. Миний гэр бүл ч гэсэн ялгаагүй. Миний эмээ Мерседес манай гэр бүлийн анхдагч байсан. Тэрээр Өмнөд Америкийг сайн мэдээг номлоход зориулан онцгойлон ажилласнаас хойш 32 жилийн дараа буюу 1957 оны 8 дугаар сард Аргентины Мендоза хотод сүмд нэгджээ. Өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа аав минь тэр үед дөнгөж 6 настай байлаа. Эмээгийн маань нөхцөл байдал төгс эсвэл тохиромжтой биш байсан ч аврагчийн үлгэр жишээг дагсан түүний итгэл болон зоригт би гүнээ талархаж байна. Түүний шийдвэр зөвхөн түүнд төдийгүй бидэнд олон ажил авчирсан. Би аврагч Есүс Христийн сургаалыг идэвхтэй дагаж сүмийн бүх цуглаан хөтөлбөрт оролцдог гэр бүлд өссөн. Гэвч энэ нь хангалтгүй байсан бөгөөд би өөрөө олж мэдэх хэрэгтэй байлаа. Би Колумбусад залуу номлогчоор үйлчилж бусдыг Христэд ирэхэд урьхыг болон туслахыг хичээж байхдаа түүний үгсийг туршин түүний болон сайн мэдээнийх нь талаар өөрийн гэсэн хувийн үгүйсгэх аргагүй гэрчлэлтэй болсон юм. Жил ирэх тусам би түүнд итгэж найдан тууштайгаар урагш тэмүүлэхийг хичээхэд их эзний мотор болон түүний сайн мэдээ намайг төвлөржүүлж цэвэршүүлэхийн тулд ажиллаж байгааг харж байна. Одоо би сүмд саяхан нэгдсэн хүмүүст хандан ярмаар байна. Сүмийн гишүүд бид аврагчийг дагах таны шийдвэрт баяртай байна. Бид та бүхнийг энэхүү агуу гэр бүлд хайрт Тэнгэрлэг эцгийнхээ хүүхдүүд болон ах эгч нарын адил халуун дотноор угтан авмаар байна. Та нар өнөөдөр энд байгаа нь аврах чадал бүхий түүний гавьяат өсөд бүрэн дүүнээр найдан Христэд говьшгүй итгэлтэйгээр түүний үгийн дагуу ирнэ гэдэг амлалтын гэрчлэл мөн. Та нарыг хараад би Мерседес эмээгээд орсдог. Та нар өөрсдийн нөхцөл байдлыг төгс биш эсвэл тохиромжтой биш гэж бодож байж магадгүй юм. Түүний хувьд ч гэсэн тийм байгаагүй. Гэвч Христэд болон түүний сэргээгдсэн сайн мэдээнд найдвар бий. Та гэр бүл үр удамдаа
Эмээ маань бидэнд нөлөөсний адил нөлөөлөх боломжтой. Таны амьдрал зөв сэтгэлдээ аль хэдийн мэдэрсэн өөрчлөлтүүдтэй зэрэгцсэн гэрээний зам дээр тэсэж үлдэн Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх зам таны өмнө байна. Ингэснээр магадгүй та миний мэдэрснийг мэдэрч чадна. Заримдаа би өөрийн болон гэр бүлийнхнийхээ амьдралд аврагч Иесус Христийг цэвэршүүлж төгөлдржүүлэгч мотрыг харахын тулд цаг хугацаа шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй байдаг. Сайн мэдээ бидний гэр бүлд үе дамжин ирсэн эсвэл бид өнгөрсөн 7 хоногт баптизм хүртсэн эсхээс үл хамааран гэрээний зам дээр эрэлхийлэх, мэдэх, хэрэгжүүлэх, дараа нь тэсэж үлдэх урилгыг бид бүгдэд адилхан өгдөг. Бид хичээнгүйлэн эрэлхийлж бидний итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Христийн гавьяат үүсдээр л зөвхөн тулгуурлан биднийг зөв замд байлгахын тулд биднийг залбиралд үргэлж анхааралтай байлгахаар Бурхны сайн үгээр тэжээгдэх үед хувь хүн бүр энэхүү урилгыг хүлээн авдаг. Бошиглагч Нефай иймийн тулд та нар найдварын төгс гэрэлтэйгээр мөн Бурхныг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулan Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул хэрв та нар урагш тэмүүлэн Христийн үгнээс зооглон мөн эцсээ хүртэл төвчих аваас болгоогтун эцэг ийн хилдэг болоо. Та нар мөнх амьдралыг хүртэх болно хэмээн заасан. Христийн насан туршийн шав болох нь өдөр тутмын олон жижиг хувийн сүнслэг үйл явдлуудын нийлбэр үйл явц юм. Ерөнхийлөгч Далинхэ Оукс бид өөрсдөө ч төвчээртэй байх хэрэгтэй. Эргэлзээг даван туулах нь итгэлийг бий болгохтой адил урт удаан үйл явц байж болно гэж заасан. Шав болох замыг ихэвчлэн ууланд авирахтаа зөвөрлөдөг. Оргилд хүрэх хамгийн дөт зам үргэлж хамгийн тохиромжтой аюулгүй байдаггүй. Иймээс бид заримдаа хамгийн урт, хамгийн хэцүү нь байсан ч найдвартай аюулгүй замыг сонгох учиртай. Есүс Христ болон түүний сэргээгдсэн сайн мэдээ нь биднийг жинхэнэ оргилөөд хөдөлдөг аюулгүй замыг бий болгодог. Би Есүс Христийн эдгэх, цэвэршүүлэх, төгөлдржүүлэх хүчний талаар гэрчилж байна. Есүс Христ амьд гэдгийг тэр нас бараад 3 өдрийн дараа амьсныг хоосон булшин түүний ялалтын бэлгэдэл гэдгийг би мэднэ. Аврагч бидний итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр Амен. I was born into a non-Christian family. Би Христийн шашингүй гэр бүлд төрсөн. Би бага байхдаа ээжигээ дагаад хятадын хийдүүдэд очиж өөр бурхтыг шүтдэг байсан. Бид өргөл болгон онцгой бэлэн авч очоод хэрэгтэй ажиллаа хүсхийн тулд хүч өгүүлдэг байв. Хэрв ажил хэрэгтэй бол эд баялагын бурхнаас, эрүүл мэнд хэрэгтэй бол ангаагч бурхнаас гуйдаг байлаа. Яслал дуусахад би тэр бүх амттай бэлэг иддэг байсан болохоор ээжтэйгээ хамт явах дуртай байсан. Юутач намайг 10 настай байхад агуу гайхамшиг тохиолдож бид Боливи руу нүүсэн ба би тэнд номлогчдтой уулзсан юм. Би номлогчдтой уулзсан. Өмнө нь хизээж сонсож байгаагүй бурхны тухай тэд надад заасан. Тэр бол алдар сууд яс махан биетэй амьд бурхан. Тэр миний тэнгэрлэг эцэг. Тэрээр намайг хайрладаг. Би бол түүний хүүхэд. Тэр намайг өөрийнхөө орших үед эргэн ирж мөнх амьдралыг олж авахд минь туслахаар Есүс Христийг дэлхий рүү илгээсэн гэж тэд заасан.
Номлогчид надад Бурхан эцэг болон түүний хүү Есүс Христийг харсан Йозеф Смитийн түүхийг ярихад би маш их гайхсан. Хэдийгээр би испанаар ярьдаггүй, үг бүрийг ойлгохгүй байсан ч зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрч сурч буй зүйл маань сайн гэдгийг ямар нэг байдлаар ойлгож байлаа. Тэд намайг баптизм хүртэхийг урьхаас өмнө би аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Би баптизм хүртэнэ гэж сүмийн гишүүн болчихсон байсан 2 эгчтэй хэлсэн юм. Есүс Христийн сайн мэдээ миний амьдралыг илүү сайнаар өөрчилсөн. Энэ нь надад гэр бүлийнхээ хамт Бурхны оршихуйд эргэн очиход бэлтгэх мөнхийн зорилгыг өгсөн. Надтай адил Бурхныг мэддэггүй байсан нас тогтсон хааны тухай түүхийг бид Моромны номоос уншдаг. Тэр нэгэн номлогчтой уулзсан бөгөөд тэр номлогчийн хэлсэн зүйлс түүнийг ихэд гайхшруулсан тул үргэлжлүүлэн залгахыг хүсжээ. Алма 22-ын 12-т мөнхөө улиран тохиохдор хаан өөрийнх нь үгсэд итгэхийг Аарон үзээд тэрээр Адамын бүтээлтээс эхэлж судруудыг Бурхан хэрхэн хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн ба Бурхан түүнд зарилхууд өгснэг мөн зөрчлийн учир хүмүүн унсныг хаанд уншиж өгөв. Мөн түүнчлэн дэлхийн суурнаас Христээр дамжуулан итгэл ба гэмшлээр дамжуулан түүний нэрэнд итгэх бүх хүмүүст зориулан бэлтгэсэн гитлэглийн төлөвлөгөө. Тэгэд хаан хэлв: таны хэлсэн энэ мөнх амьдралыг авахын тулд би юу хийх ёстой вэ? Харах тун би энэ агуу баяр баясгалан хүлээн авахын тулд өөрийн эзэмшлийн бүхнээ өгөх болно. Тийм ээ, би хаан тулсаан орхих болно. Гэвч Аарон түүнд хэлв: хэрэв та энэ зүйлийг хүсвэл, хэрэв та Бурхны өмнө доош бүхийх юм бол, тийм ээ, хэрэв та бүх нүглээ наманчил бол мөн Бурхны өмнө доош бүхийвэл мөн та хүлээн авах болно гэдэгтээ итгэн түүний нэрийг итгэлтэйгээр дуудвал тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно. Мөнхөө улиран дохиохдор Аарон эдгээр үгийг хэлэхэд хаан их эзний өмнө доош бүхийн өвдөг дээрээс сөхрөв. Тийм ээ, бүр тэрээр газар сунан хэвтэж мөн хүчтэйгээр хашгирч хэлв. Ай Бурхан, Аарон надад Бурхан байдаг хэмээн хэлв. Мөн хэрв Бурхан байдаг бол, мөн хэрв та Бурхан бол, та өөрийгөө надад мэдүүлнэ. Мөн би таныг мэдхийн тулд бүх нүглээ орхих болно. Энэ түүх зөвхөн хааны хөрвүүлд төдийгүй, түүний бүхэл бүтэн гэр бүл хаан тулсын хэд хэдэн хотыг хөрвүүлснээр төгсдөг. Хэрэв бид чин хүсэл эрмэлзэлтэй зүрх сэтгэлдээ даруй мөн хүлцэнгүй байвал үнэн Бурхан эцгийг таньж мэдэн түүний хүү Есүс Христээр дамжуулан мөнх амийг олж авч чадна. Учир нь түүнд итгэхийг сонгох, түүний дагуу үйлдэх хүч чадал бидний дотор оршдог. Цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн гэж аврагч тунхагласан. Бид хэрхэн цорын ганц үнэн Бурханыг мэдэж мөнх амийг олж авах вэ? Аврагч зам үнэн ам бол би юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн. Тэнгэрлэг эцгээ танин мэдэж мөнх амийг олж авах цорын ганц арга зам бол Христэд ирж түүнийг дагах явдал юм. Христэд ирэх нь зүгээр л Христийн тухай суралцахаас хамаагүй илүү зүйл. Үүнд итгэл ба үйлдэл багтдаг. Энэ нь түүнд болон түүний сэргээгдсэн сайн мэдээнд хүрвэхийг хэлнэ. Ингэснээр бид энэ амьдралдаа илүү их аз жаргал, найдвар, амар амгалан, зоригтой байх болно. Хаан гайхширсан байдалтай гацаагүй. Тэр итгэж үйлдэхийг сонгосон. Тэр Бурхныг мэдхийн тулд бүх нүглээ орхиход бэлэн байсан. Бурхныг үнэхээр мэдэж эцсийн өдөр аврагдахын тулд бид юуг орхиход эсвэл өөрчлөхөд бэлэн байна вэ?
Ерөнхийлөгч даалныхээ өгс заахта Есүс Христийн сайн мэдээ биднийг өөрчлөгдөхөд уриалдаг. Намжлал нь хамгийн түгээмэл захиас ба намжлах нь Бурхны зарилгуудтай зөрчилдөж буй хувь хүн, гэр бүл, үндэс угсаа, улс орныхоо зан үйлийг бүгдийг нь орхино гэсэн үг юм. Сайн мэдээний зорилго нь энгийн бодгалыг сэлэстэл иргэн болгох бөгөөд энэ үйл явц нь өөрчлөлтийг шаарддаг гэсэн. Бид чин хүсэл эрмэлзэлгүйгээр Бурхныг мэдэж чадахгүй. Бид Есүс Христэд итгэж, тасралтгүй наманчилж, зарилгуудыг дагахыг хичээх хэрэгтэй. Аврагч биднийг төсөөлснөөс илүү хайрладаг бөгөөд тэрээр биднээс ахин дахин ирээд намайг даг хэмээн гуйдаг. Тэр бидний төлөө амиа өгч бидний нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд үхлээс амилсан юм. Түүний ачаар бид ирээдүйд Тэнгэрлэг эцэгтэйгэн хамт амьдрах итгэл найдвартай болсон. Та хүүхэдч бай, хаанч бай, гарал үүсэл, нийгэм дэслэх байр суурьтай нь ямар ч байсан. Есүс Христэд итгэж, түүнийг дагахыг би урьж байна. Учир нь түүгээр хүмүүн аврагдаж чадах миний ярьсан тэр Есүс Христээс өөр нэр Тэнгэрийн дор өгөгдөөгүй болоо. Есүс Христ амьсан гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд. Энэ бол мөнх амьдралд бэлтгэхийн тулд түүний биднээс хийхийг хүсдэг зүйл Есүс Христийн нэрээр амин. Олон жилийн өмнө манай хүүхдийн ангиас Есүс Христийн жижигхэн зурагтай гэртээ ирсэн юм. Хүүхдийн ангийн багш нь түүнд өгсөн учраас тэр уг зураг нандинан хайрладаг байв. Тэр зураг өвөрдлөн унтаж, хамгаалж, сургууль руугаа авч явдаг байлаа. Нэгэн бям гаргийн өглөө бид ойролцоо хавцал руу гэр бүлээрээ явган аялахаар шийдэв. 6 настай хүү маань Есүсийн зураг өөргөвчөндөө эвтэйхэн хийлээ. Тэгээд л болсон. Тэр өөрөө юу ч авч яваагүй. Зам дагуу өдийн хоол идэхээр зогсоход тэр жижиг өрмөс чулуунууд хайгаад завгүй байсан бөгөөд удалгүй нэлээд их чулуу овоолсон байв. Надаас энэ чулуунууд гэрлүүгээ авч явж болох уу гэж асуухт нь би түнд бололгүй дээ. Гэхдээ чи өөр авч явна шүү гэж хэлсэн. Тэр зөвшөөрч цөөхөндөө хийж эхлэв. Дараа нь тэр Есүсийн зургийг Нямбай гэгчин дээр нь буцааж тавиад цахилгааныг нь татлаа. Би хүнд цүнхийг нь өргөөд нуруунд нь үрүүлээд түүнийг нэг алхам мөргшилж 5 алхам ухарч байгаад унахыг нь харав. Тэр шантарсангүй. Өөргөвчөө онгоолгоод 3 жижиг чулуу гаргаж хайлаа. Дахин оролдож үзээд дахиад л бүтлгүйтлээ. За тэгээд сургамж өгч болох юм гэж бодоод би түүнд Есүсийн зураг гаргаж хайвал яаж вэ гэж тоглоом болгон хэллээ. Тэгтэл ачаач нь хөнгөрөн шүү дээ гэв. Түүний гомдсон харцыг би хизээж мартахгүй. Энэ нь яг л аава та үнэхээр намайг Есүсийг цүнхнээсээ гаргаж тавиад орхиж яваасаа гэж хүсэж байгаа юм уу хэмээн хэлэх шиг санагдав. Тэгээд түүний хас өөрчлөгдөн аава та миний бодож байсан шиг ухаантай биш юм байна гэж хэлэх болов. Бурхан энэ огт мөн уус чиний өмнө зогтох болно. Мөн гол мөрнүүд голдөрлөөсөө эргэх болно. Мөн чи надад би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхахтун гэж амласан. Өнөөгийн олон өсвөр үеийнхэн Энохын адил Есүс Христтэй хамт байхыг сонгож байна. Тэд түүнийг амьдралдаа байлгахыг сонгож түүнтэй хамт алхаж байна. Тэд дэлхийд даяарх ариун сүмүүдэд цугларч дээд амжилт тогтоож байна. Тэд семинарт хамрагдахын тулд нар мандахаас өмнө сэрдэг. Илүү олуула номдолд үйлчилж урд хожид байгаагүй Бурхны олон хүүгэд баптизм хүртэж байна. Өнөөгийн өсөж буй үеийнхэн цуглуулах авьяас чадвар бусдыг ойлгож өрөвдөг сэтгэлээр адислагджээ.
олон залуус Иесус Христийн насан туршийн шав болохыг зорж байна. Саяхан баруун Африкт хийсэн айлчлалынхаа үеэр Даян бид хоёр сүмд саяхан нэгдсэн ганц бие ээжтэйгээ ядруухан нөхцөлд амьдардаг хоёр залуу эрэгтэй гэрт зочилсон юм. Иесус Христийн сайн мэдээ тэдний гэр бүлд юу авчирсан бэ гэж асуухад 16 настай Жошуа шууд л тайтгарл гэж хариулсан. Гайхалтай залуу эрэгтэй эмэгтэйчүүдээ та нар баптизм хүрснээсээ эхлээд өсвөр нас дараа нь насанд хүрэх хүртэлх аян замынхаа туршид Иесус Христийн насан туршийн шав болохоор зориг шулуудан явах замд олсон чулуунуудын таны өргөвчин цугларч эхлэн гэдгийг санаарай. Зарим нь өөрийн тань сонголтын үр дүнд байхад зарим нь энэ амьдралын эрхээр цугларна. Ачаа нэмэгдэхийн хэрээр Иесус Христийг амьдралаасаа авч хаях нь шийдэл биш гэдгийг санаарай. Түүнийг хаж авлаач таны ачаа хөнгөрөхгүй. Аз жаргалын дайсан таныг Иесус Христээс салгахыг хүсдэг. Тэр таныг аврагчийг амьдралаасаа гаргаж хайхыг ятхан түүнгүйгээр зам тань илүү хялбар, түүний зарилгууд хитрхи хүнд, буцах зам хитрхи урт, намжлал хитрхи хэцүү гэж бодоход хүргэн уруу татах болно. Сатан худалч гэдгийг ойлго. Иесус Христ бол ачаа биш. Тэр бол тайтгарл юм. Аврагч шавнараа ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун би ертөнцийг ялсан хэмээн урамшуулсан. Тэр ертөнцийг ялан дээсэн. Тэр өөрийн хүмүүсийн өвчин мөн шаналлыг өөр дээрээ авсан. Тэр биднийг хэрхэн халамжлахаа мэдхийн тулд бүх төрлийн зовлон зүдгүүр уруу даталтуудыг төвчсөн. Тэрээр надтай бай хэмээн хайраар гуйж хүчрхгээр урьж байдаг. Энэ нь түүнтэй үлдэх гэсэн үг юм. Өглөө бүр шинэ өдрийг эхлүүлэхдээ Иесус Христийг өөртөөгөө хамт байлгахад анхаар. Тэгвэл түүнээс таныг салгах зорилготой эсэргүүцэлтэд тулгарх үед таны өөртөө итгэх итгэл шийдэмгий байдалд нь таныг түүний үнэн, мэрэгэн ухаан, бүхний мэдэгч түүнд бэхлэх болно. Таны ойлгож, уушлах чадвах, улам гүнзгийж бусдыг тэрч байтугай өөрийгөө хайрлах чадвартай нь түүний хайрын, хязгааргүй хайрын үргэлжлэл байхад бөгөөд та найдварыг, жинхэнэ найдварыг мэдрэх болно. Учир нь энэ нь Христийн цагаатгалын мөн түүний амьдлтын хүчээр болон уг хүчин дотор мөнх амьдралд аврагдах болно. Иесус Христийг өөртөөгөө хамт байлгах нь танаас өдөр бүр зорин байж шүтэн бишрэхийг шаардна. Та Иесус Христийн нэрээр эцэгт хандан хүнд итгэлтэй чин сэтгэлээсээ сүгдэн залбирснаар түүнийг өөртөөгөө хамт байлгадаг. Та өдөр бүр судраа, ялангуяа Морны номыг судалж Иесус Христийн талаарх гэрчлэлийг тунгаан бодсноор түүнийг өөртөөгөө хамт байлгадаг. Ийм үйлдэх үед тэр таныг харанхуй манан дундуур хөтлөнө. Та Иесус Христэд итгэж, түүнд итгэх итгэлээ үйлдэл болгож, түүнд найдаж, өдөр бүр түүнд хандан чин сэтгэлээсээ намжчилснаар түүнийг өөртөөгөө хамт байлгадаг. Та бас гэрээнүүдийнхээ дагуу өдөр бүр амьдарч тэдгээрийг 7 хоног бүр шинжлэх хүсэлтэй байснаар Иесус Христийг өөртөөгөө хамт байлгадаг. Ах эгч нараа, энэ бол ийм л энгийн зүйл. Түүнтэй байх нь таны ачааг хөнгөвчлөдөг. Түүнтэй хамт алхах нь таны зан чанарыг төлөвшүүлж, түүнтэй адилхан болоход тусалдаг. Энэ нь танд жинхэнэ үрдийн баяр баясгалан авчирна. Ерөнхийлөгч Оукс Иесус Христийн хожимын гигантнүүдийн сүмийн бошиглогчийн хувьд анхныхаа ярилцлагыг өгөх үед түүнээс бошиглын тогтнуулаа эхлүүлж байгаа энэ үед сүмийн гишүүдэд зориулан сэтгэлдээ тээж явах нэг үг хэллэг, судар эсвэл дүр зургийг яг одоо сон гэвэл тэр нь юу байх вэ гэж асуужээ. Бошиглогч маань үнд Иесус Христ бол зам гэж хариулсан. Хайр залуу найзуудаа, өөрсдийгөө үн цэнгүй гэж бодох чадвараа дутуу үнэлэх,
итгэлдээ эргэлзэх зэрэг амьдралынхаа хамгийн хэцүү үедээ Иесус Христтэй хамтдаа алхацгаая. Ганцаардаж амьдралын хүн сорилтууд биднийг хойшин татах үед бид түүнийг өөрсдөө хамт байлгах сонголттой шийдвэр төгс байцгаая. Бүгдээрээ аврагчид ачааг маань хөнгөвчилж, донтолтын булч чулуу, уу гашивгийн хүнд ачааг маань буулгах боломжийг олгоцгоё. Тэр бидэнтэй тэрслэгч, тэдэнтэй тэрслэг. Тэр биднийг нүглээс маань ахин дахин, тийм ээ, бүр дахин цэвэрлэг. Тэр бидний өмнөх уулсыг хөдөлгөж, биднийг өөрөөс нь холдуулдаг хүчрхэг гол мөрнүүдийн чиглэлийг өөрчлөг. Иесус Христ бол ачаа дарамт биш. Тэр бол бидний тайтгарал, хүч чадал, зам юм. Бүгдээрээ түүнтэй хамт алхах болтугай. Иесус Христийн нэрээр амен. As directed, Одоо цугларсад агуу Йехова та бидний хөтлөөч дуулалыг найралтуучдын хамт дуулна. Дуулалын дараа бид 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Жеральд Кассен үгийг сонсох болно. Түүний дараа далайн ахлагч Брайан Ж. Холмс, Клемент М. Мацваготата нар үг хэлнэ. Энэ бол Иесус Христийн хожимын гигантуудын сүмийн жил тутмын 196 дахь ерөнхий чуулганы Бямгаргийн үдээс хойших хуралдаан юм. Some time ago, Хэсэг хугацааны өмнө нэгэн сэтгүүлч надаас төлөөлөгчөөр дуудагснаас хойш та юуг илүү сайн мэдэж авсан бэ гэсэн энгийн хэрнээ гүн гүнзгий асуулт асуусан юм.
Миний хариулт тэр даруй ирсэн. Би бүр ч илүү ихээр хайрлаж чадна гэдгээ ойлгосон. Сүүлийн хэдэн сарын хугацаанд эхнэр Валери бид хоёр дэлхийд daярх гигантнүүдээс асгаран ирэх хайр, залбиралд сэтгэл хөдлөсөн. Хайр тахагч нараа, бид Бурхны хайрыг та нараар дамжуулан амьдралдаа урд өмнө байгаагүйгээр хүчтэй мэдэрсэн. Үүний хариуд бидний бусдыг хайрлах чадвар мөн өмнө нь хизээж төсөөлж байгаагүй арга замуудаар өссөн. Христийнхтэй адил хайрыг хуваалцах тусам өсөж нэмэгддэг. Бид бусдад Христийн цэвэр хайрыг харуулах үед тэд их эзнийг өөрсдийг нь хэрэг халамжилтгийг илүү бүрэн дүүрэн ойлгож, үүний үр дүнд тэдний бусдыг хайрлах чадвар өргөжж тэлдэг. Би олон жилийн өмнө үзэгсэлэнтэй хөдөө нутагт амарч байхдаа нар жаргасны дараа зөөлөн сандал дээр амархаар гадаа гарсан юм. Тухайн шөнө маш харанхуй байсан болохоор би бараг юу ч харж чадахгүй байв. Би зөнгөөрөө дээш хартал жижигхэн анивчих гэрэл энд нэг, тэнд нэг үзэгдэв. Нүд минь харанхуй дасал болох үед тэнгэр оддоор дүрхэн тэр. Энэ нь бидний Бурхантай холбогдох харилцаатай төстэй юм байна гэж би бодлоо. Зарим хүмүүс түүнийг алс хол оршдог гэж боддог учраас амьдрал нь хүнд санагддаг. Гэвч тэд өөрсдийн амьдрал дах түүний оролцоог тунгаан бодвол тэр төсөөлж байснаас илүү ойрхон чимээгүйхэн дэрэгдэн оршиж байгааг мэдэх болно. Энэ санааг эргцүүлэх үед Давидын нэгэн дуулалд гардаг асуулт санаанд орж ирэв. Таны мутрын бүтээл тэнгэрүүдийг, сар оддыг би тунгаан бодмоо. Хүн гэгч юу болоод та түүнд санаа тавина вэ? Уг асуултын хариулт нь ихэд тайвшран байдаг. Та түүнийг тэнгэр элч нараас арай доох нь болгожээ. Алдар хүндийн титмийг түнд өмсгөжээ. Энэ бол бидний Бурхантай холбогдох харилцааны гайхамшиг юм. Орчлон ертөнц ойлгохын аргагүй өргөн уудан боловч бүтээгчийн маань нүдэнд сүнс бүр хязгааргүй үнцэнтэй. Бид бие махбодын хувьд өчүүхэн мэт боловч бидний хүн нэг бүрийг мөнхийн эцэг болон түүний хүү Есүс Христ хөв хүнийх нь хувьд мэддэг, сандаг, бас хайрладаг. 1905 онд эрүүл мэндийн ноцтой асуудлыг туулж байгаа найзтайгаа ярьсныхаа дараа Севила де Мартин түүний нүд бор шувуун дээр байна хэмээх хүмүүсийн дуртай дууг бичжээ. Севила найзаас сэтгэлээр унахаас хэрхэн зайлсхийдэг вэ гэж асуухад бор шувууг харж ханддаг эцэг маань намайг хайрлаж халамжилдаг гэдгийг мэддэг байж яаж сэтгэлээр унах билээ гэж хариулжээ. Эцгийн анзаарахгүйгээр нэг ч бор шувуу ундаггүй шиг бидний толгой дээрх ширхэг үс хүртэл тоологдсон гэсэн аврагчийн сургаалыг түүний үгс баттгсан юм. Ахлагч Нийл А. Максвелл хэлэхдээ галактикуудыг захирдаг Бурхан бидний хувийн амьдралыг ч бас залдаг. Бурхан амьдралын нарийн ширээнд ч байдаг. Тэр бүх хүн төрлөختнийг нэг бүрчлэн мөн бүгдийг хайрладаг бас мэддэг гэжээ. Би энэ үннийг гэрчилж байна. Бурхан болон түүний хүү Есүс Христ бүгдийг хайрладаг. Бас тэд хүн тус бүрийг хайрладаг. Англи хэл дээрх судруудыг судалж байхдаа би хэдэн 10 шүлэгт бүгд мөн тус бүр эсвэл бүр гэсэн үгс хамтдаа орсон байгааг анзаарсан. Жишээлбэл бид Мозоягаас их эзэн тэрбээр өөрийн бүтээсэн бүтээл бүрийг сандаг. Бас тэр өөрийгөө бүгдэд үзүүлэх болно гэдгийг сурдаг. Бүгд гэдэг үг нь Бурхны хайрын ертөнцийн хүртээмжийг өгүүлж байна. Тус бүр эсвэл бүр гэдэг нь түүний бодгол бүрийг харж хандах хүчийг гэрчилж байна. Энэ хосолсон бодит байдал нь Есүс Христийн цагаатгалд хамгийн тод илэрдэг. Бурхны бүх охин, хөвгүүн ямар ч нөхцөл харгалзалгүйгээр түүний тэнгэрлэг ажлуудад бүрэн дүүрэн хүрэх боломжийг хүлээн авах болно. Гисэн хэдий ч энэ нь гайхалтай хувийн чанартай бэлэг бөгөөд хувь хүн тус бүрийн хэрэгцээнд зориулагдж хүн бүрд тус тусдаа хэрэгждэг. Есүс Христийн шавнаар бид түүний хайрыг эргэн тойрныхоо бүх хүнтэй хуваалцах үедээ
мөн уулзсан хүн бүрд үүнийг зүрх сэтгэлдээ суулгахад нь туслах үедээ түүний талаар гэрчилж байдаг. Бүгдийг хайрлах, хүн тус бүрийг хайрлах гэдэг нь хоёр өөр төрлийн хайр биш, харин хоёр хэмжүүрээр илэрхийлэгдсэн Бурхны хайр юм. Нэг нь бүхэл дэлхийг хамрах хангалттай өргөн цар хүрээтэй бол нөгөө нь өвөрмөц хэрэгцээ, нөхцөл байдал, амьдралын түүхтэй нь хувь хүнийг анзаардаг хувийн шин чанартай. Нэгдүгээрт бүгдийг хайрлах. Бид хэн нэгнийг хайрлахдаа сонгож эсвэл ялгуурлаж ханддаг уу? Эсвэл харилцаж буй бүгдэд Христийн адил хайрыг үзүүлдэг үү? Их эзэн та нар зөвхөн ах дүүстэйгээ мэдлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ гэж асуусан байдаг. Түүний хувьд энэ дэлхий дээрх бүх хүн бидний хөршүүд. Гадныхан шовдор хүмүүс гэж байхгүй. Зөвхөн ах эгч дүүсэл гэж байдаг. Бошиглагч Йосеф Смит заахта Бурхны хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүлийг ажилласнаар сэтгэл хандаггүй. Харин дэлхийд даяарх бүх хүн төрлөختнийг ажиллахаар санаа зовндог юм хэмээсэ. Шав байх нь хизээч өөрсдийн сонирхолд төвлөрсөн танил дасал найзуудынхаа тойрогт оршиход зориулагдаагүй. Харин манай сүмийн гишүүд үзэсгэлэнтэй зүүмэл уран бүтээл адил юм. Бид гарал үүсэл, соёл, туршлага, ондоо хэдиж Христэд өөрсдийгөө зориулах нэгдсэн зорилготой. Сүмд үйлчлэл нь бидний хайрын хүрээг тэлж мөн бидний харилцаа холбоог өргөжүүлдэг. Бид амьдралын бүхий л замлыг туулж буй хүмүүс болох шин найз нөхөд, тусламж хэрэгтэй ах эгч нар, шин гишүүд, номлогч эсвэл тогтнуулын хамтрагчид зэрэг хүмүүстэй уулздаг. Бид зөвхөн хайртай хүмүүстэй үйлчилдэггүй. Харин хүмүүст үйлчлэх явцдаа тэднийг хайрлаж эхэлдэг. Хоёрдугаарт хүн бүрийг хайрлах. Бид бусадтай өнгөц байдлаар харилцдаг уу? Эсвэл уулзсан хүн бүрээ мэдж халамжлахыг чин сэтгэлээсээ эрмэлздэг үү? Аврагч ихэнхдээ олон хүнээр хүрээлүүлдэг байсан ч тэр үргэлж ганц хүнд, ганц хонинд, нэг уйман өвчтэй хүнд, нэг самар эмэгтэй, нэг бяцхан хүүхэд дээр нэг бүрчлэн бүрэн анхаарал хандуулдаг байсан. Түүний хайранд олонний дунд нэгэн ч орхигддоггүй байсан. Үүнтэй адил Есүс Христийн сүмд ганцаарл байх ёсгүй. Бид ариун гэрээнүүдээр дамжуулан Христийн сүрэгт орохдоо нэг нэгээрээ тоологдож, хүн нэг бүрчлэн танигдж мөн халамжлуулдаг. Би сүм дотор болон сүмээс гадуурх үйлчлэлээсээ анхандаа ач холбогдолгүй мэд санагдсан хүмүүс ч гэсэн миний мэдх хамгийн гайхалтай урам зориг өгсөн хүмүүсийн нэг болсныг мэдэж авсан. Бодгол бүрийн хувьд гайхалтай үнц нь хайрлах зүйл маш их байдаг. Би үзэгслэн дохин Жон 2 үлгэрт үргэлж дуртай байдаг. Яагад гэвэл зөвхөн Францад өрнөдөг учраас эсвэл Люмерийн сайхан аялга ойр дотн санагдгаас ч биш. Харин сайхан үннийг харуулдаг болохоор тэр. Беллиг аимшигт үзшгүй араатны цайзад олзолсон ч үнэндээ тэр бол аимшигтай мангасын биед ид шидээр шившлэгдсэн залуу ханхүү байсан юм. Белл түүнийг гадаа төрхөөр нь дүгнэхийн оронд дотоод чанарыг нь харахад тус суралцдаг. Тэрээр араатны хорсол, бүдүүлэг авир, гинтийн уур хилэн нь ердөө хайрлаж хайрлуулахыг хүсдэг шархалсан сэтгэлтэй нэгний гадаа төрөх байсныг ойлгодог. Беллийн төвчээр нинжин сэтгэл хайр халамжийн ачаар гайхалтай өөрчлөлт эхэлдэг төдийгүй энэ нь араатны сэтгэлийн гүнээс эхлээд эцэст нь түүний гадаа төрхийг хүртэл өөрчилдөг. Шившлийг тайлагдаж ханхүү хивэндээ орж шинэ хаан хатныхаа баярыг тэмдэглэхээр цугларсан бүх хүнд асар их баяр баясгалан авчирдаг. Үүнтэй адил бид өөрсдийн үйлчлдэг хүн тус бүрд Христийн хайрыг үзүүлэхэд тэдний бурханлаг чадварыг олж харах нүдмай нээгддэг. Бид тэднийг их эзний хардагчлан
аврагчийн сэргээгч хүч нэгүслэр дамжуулан өргөмжлөгдсөн хүмүүс болох боломжтой мөнх бус бодгал гэдгээр нь харж эхэлдэг. Бид бодгал тус бүрд анхаарал халамж тавих үедээ тэднийг аврагчтай холбогдоход нь тусалж түүний цагаатгч цусаар дамжуулан эдгэрч хувирч өөрчлөгдөхийг урьж байдаг. Үүний хариуд бидний амьдрал ажиглагддаг бөгөөд бид аврагчтай илүү адилхан болж агуу баяр баясгалангаар дүүрдэг. Хайртай ахигч нараа, түүний онцгой гэрчүүдийн нэгийн хувьд би аврагч Есүс Христ бидний төсөөлдгөөс маань илүү хайрладаг гэдгийг гэрчилж байна. Сүмийн дуулын үгэнд түүний мэлмий бор шуудыг анхааран ханддаг шиг тэр намайг харж байгааг би мэднэ гэж гардаг. Бид их эзний төгс үлгэр дуурайлыг дагаж бүгдийг хайрлаж мөн хүн бүрийг яг түүн шиг хайрлаж сурах болтугай. Есүс Христийн нэрээр амен. Last year, my wife Maggie Өнгөрсөн and жил би эхнэр Мэгитэйгээ хамт Швейцарт болсон Юнгфрау марафонд гүйсэн юм. Швейцарын Альпийн нурууны зүрхэнд болдог энэхүү марафоныг дэлхийн хамгийн хүнд марафон гүйлтийн нэг гэж үздэг. Эхнээсээ дуустал зам нь үзэгчэнтэй өндөр уулын тосгод дундуур болон Бартаат уулархаг газараа дамжин 6400 фут буюу 1900 м өндөрт хүрдэг. Эхний хэдэн милийн турш үзэгчэнд байгаль таныг сатааруулагч сүүлийн хэсэг нь эгц нарийнхан болж гүүгчдийг нэг нэгээрээ эгнэн чулуурхаг замаараа авирахад хүргэдэг. Сүүлийн авиралтыг хийх нь алхан бүрээ сайтар анхаарч үзхийг шаарддаг. Энэ уралдаанд та зүгээр л барайны шугамыг даваа зогсохгүй уулыг эзлэн авч байна гэсэн үг юм. Уралдааныг дуусгасан гүүгчдийн нэг нь хараагүй хүн болохыг би мэдээд бид ямар их гайхсан гэж энэ зоригтой эрх хүчтэй уяагаар холбогдож гүйсэн. Уралдааны ихэнх хугацаанд тэд зэрэгцэн гүйсэн боловч зам огцом улам хүнд хэцүү болохын хэрээр хөтөж урд нь гарч саад бэрхшээл бүрийг чангаар хэлж алхан бүрийг нь чиглүүлж байв. Хөтөчтэй холбогдож гүйсэн тул хараагүй гүйгч бараг боломжгүй зүйлийг хийж чадсан. Энэ марафонтой адил бидний амьдралын аян замд гоо үзэсгэлэн баяр баясгалантай мөчөөд байдагч энэ нь цэцэрлэгт хүрээлэнд алхахтай адилгүй. Бид бүгд Тэнгэрлэг барайны шугамыг давж мөнх амийг олж авахыг хүсдэг. Гэвч зам нь ихэвчлэн игц бөгөөд зүг чигээ олоход хэцүү байдаг. Бид бүгд сорилттой тулгардаг. Биднийхээс илүү агуу хүч чадалгүйгээр хинч энэ уралдааныг амжилттай дуусгаж чадахгүй. Заримдаа бид бүгд тэр хараагүй гүүгч адил байдаг. Бидэнд хөтөж хэрэгтэй. Тэнгэр дэх эцэг маань төгс хараараа бидний аяллагч чиглүүлэх олон тусламжийг илгээдэг. Ерөнхийлөгч Дайланхээ үгсийн зааснаар Бурхны бидэнд өгсөн хамгийн хүчрэг тусламж бол аврагч Есүс Христ юм. Есүс Христ цагаатлахлаараа дамжуулан Тэнгэрлэг эцгийн маань төлөвлөгөөнд тулгагдсан хувь заяанд хүрэхийн тулд бидний мөнх ус амьдралын аялалд шаардлагадах бүх зүйлийг үүсэлдүүлсэн. Тэр төгс амьдралаар амьдарч бүх нүгэл бүх өө гашиг өөрч өхлийн хүлээсийг тассан учраас зөвхөн Есүс Христ л дэлхийн өмнө зогсоод зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэж тунхаглаж чадна. Энэхүү энгийн тамхаглалд аврагч өөрийгөө бидний хөтөгч төдийгүй зам юм гэдгийг заасан. Түүний зам бол мөнхийн амьдрал руу хөтлөг цорын ганц зам юм. Аврагч маань биднийг түүнтэй хамт алхахыг урьдаг. Түүний зам бол гэрэний биднийг Тэнгэрлэг барайны шугам руу хөтлөг цорын ганц зам юм. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэн намжлах түүний сайн мэдээний ёслолуудыг хүлээн авах эцсээ хүртэл төвчин гэрэний замаар алхахыг сонгодог. Эдгээр зарилгууд зайлшгүй шаардлагатай. Есүс Никодимд заасанчлан хэн ус болон сүнснээс эс төрн тэр Бурхны хаанчлалд орж үл чадна. Яг л хараагүй гүүгчийг хөтөчтэй холбосон уяа шиг гэрээнүүд бидний хөтөч Есүс Христтэй холбодог. Ахлагч Дэвид Беднер Тэнгэрлэг эцэгтэй мөн түүний амьлуулагдсан амьд хүүтэй байгуулсан гэрэт холбоос маань харах өнцөг, найдвар, хүч чадал, амар амгалан, үрдийн баяр баясгалангийн дээд их сурвалж юм хэмээн заасан. Бид өөрсдийгөө аврагчтай
гэрээгээр холбосны дараа өөртөө л холбоосоо тасалж чадна. Есүс хизээч таслахгүй. Бид түүнтэй нэгт холбогдсон байх юм бол тэр бидэнтэй холбоотой байдаг. Амьдралын хүнд хэцүү үеийг туулж байхдаа ч түүний хүч биднийг хүч чадал баяр баясгалангаар ажиллана гэдэгт баттай итгэж болно. Харин нүүр буруулбал бидэнд энэ амжилт хэрэгжихгүй. Гэрээний ажлууд нь бидний өмнөх оролцооноос бус харин үргэлжлүүлэн итгэлтэй байснаас урган гардаг. Бидний зам хүнд хэцүү болох нь гарцаагүй. Харин тэр үед бид төлөөлөгч Петрийг санах хэрэгтэй. Шав байх зам ихц болж олон хүн Иесустэй хамт цаашид явсангүйд тэр 12-т хандан та нар бас явахыг хүсэж байна уу гэж асуусан. Энэ бол эртээр үед ч мөн одоо ч биднийг өөртөө дүгнэлт хийхэд хүргэдэг асуулт байсаар ирсэн. Петр хариуд нь эзэн бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс танд байна. Та бол Христ, амьд бурхны ариун нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэжээ. Эргэлзэж шав байх хүнд санагдаж бусад хүн биднээс нүүр буруулах тэр мөч бол бидний Петрийн адил Христтэй холбоотой хэвээр байх ёстой цаг үе маань юм. Өөр хандах газар бидэнд үгүй. Зөвхөн Христэд л мөнхийн амьд үгс бий. Бид гэрээний замаар Иесус Христтэй хамт алхахдаа Иесустэй хамт алхна гэдэг нь түүний бошиглагчийг дагах гэсэн үг юм. Хэмээн нэгэн амин чухал үнийг мэдэж авдаг. Аврагч өөрөө бошиглагчдыг дуудаж тэднэр дамжуулан ярьж сүмээ удирддаг. Үнэн дээр бидний хинэн ч бошиглын гэрчгүүгээр жинхэнэ бөгөөд амьд Христийг мэдэх боломжгүй. Адамаас Ноа, Мосегоос Петр, Йосеф Смитээс өнөө хүртэл Бурхан бошиглагчдаар дамжуулан өөрийн хүүхдүүдэд ичлэхээр сонгосон. Зарим хүн Иесусыг дагахын тулд надад бошиглагч эсвэл сүм хэрэггүй гэж хэлдэг. Гэвч Иесус өөрөө сонгосон төлөөлөгч нартаа та нарыг сонсогч нь намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгчд намайг үл хэрэгсдэг гэж хэлсэн. Тэрээр ийм тодорхойсоор байхад бошиглагчдыг санаатаагаар үгүйсэх нь түүнийг үгүйсгэж буй хэрэг юм. Их эзэн хүн болгон өөрийнхөө замаар өөрийнхөө бурхны дүр төрхийн дагуу замдаг цаг үеийн талаар анхааруулсан. Төлөөлөгчд болон бошиглагчдгүйгээр Христийн талаарх бидний ойлголт айжмаар түүнийг өөрийн байлгахыг хүсэж байгаа тэр хүнээ болгон хувирдаг. Бидний сургаалын талаарх ойлголт өөрчлөгддөг. Бид жишгээ тууштай баримтлахаа болдог. Эв нэгдэл задардаг. Паулын заасанчсан сүм бол бошиглагчд болох иш үзүүлэгчдийн суурин дээр босгодож байгаа бөгөөд Иесус Христ өөрөө булангийн чулуун ажээ. Биднийг хянахын тулд биш харин биднийг цаашид хүүхэд байхаа болж давлгаанд энд тэнд шидэгдэн аливаа номлын салхинд туугдахаа болж бат бөх суурьтай болохын тулд байгуулагдсан. Аврагч маань хэрэв миний хүмүүс миний дуу хоолойг мөн өөрийн хүмүүсийг удирдуулахаар миний томилсон үйлчлэгчдийн минь дуу хоолойг анхаарах хаваас тэд албан тушаалаасаа шилжүүлэн авагдах нь үгүй гэж амласан. Ах иш нараа Тэнгэр дэх эцэг маань бүх хүүхдээ гэртээ ирээсэй гэж хүсдэг. Түүний хайртай хүү Иесус Христ бол буцаж очих цорын ганц зам юм. Иесус Христ бол бидний авралын ачааг үүрч байхдаа хамгийн их зууланд авирсан тул бид хизээч ганцаараа уултайгаа нүүр тулах шаардлагагүй гэдгийг би гэрчилж байна. Бид гэрээгээр дамжуулан түүнтэй холбогдож түүний амьд бошиглагчийг дагснаар бидний аюулгүй гэрт маань эргэн хүргэх цорын ганц замаар алхаж байдаг. Би үүнийг Иесус Христийн ариун нэрээр гэрчилж байна. Амен. Олон жилийн өмнө би газны чуулган дээр үг хэлэхээр сандарсаар алхаж байтал охин маань намайг тайвшруулахыг оролдон "Аава, алдаа гаргахаас санаа зовох хэрэггүй. Угаасаа хинч манай урт овгийг санахгүй юм чинь" гэж билээ. Масваго Тата хэмээх манай овог Ботсвана улсаас гаралтай. Миний төрлөх хэлээр энэ нь хэцүү нөхцөл байдлаас гарах эсвэл хүнд зүйлийг хийж чаддаг хүн гэсэн утгатай. Хэдийгээр надад хэцүү зүйлсийг хийж чадахгүй мэт санагдсан мөчүүд байдаг байсан ч овог маань аврагч биднийг амьдралын бүхий л үед ялангуяа хүнд хэцүү үед удирдан чиглүүлж чадна, тэгэгч болно гэдгийг надад сануулдаг.
Бид бүгдэд мөнх бус аяллаа маань туршид үүний адил сануулгах хэрэгтэй байдаг. Магадгүй ийм учраас хайрт тэнгэрдэх эцэг маань бидэнд ариун ёслолоор дамжуулан 7 хоног бүр түүнтэй гэрээ байгуулах боломжийг олгодог байх. Тэрээр биднийг өөрсдөө хүүгийнхэн нэрийг авч үргэлж түүнийг санаж зарлихуудыг нь дагахыг урьдаг. Тэрээр бидэнд мөнх бус байдлын бэрхшээл дундаас үндийн босох хүчийг өгдөг. Миний овог гэр бүлд маань найдвар тэсвэр төвчээр авчирсан ч Есүс Христийн нэрд би илүү их баяслалыг олдог. Учир нь түүний нэрээр дамжуулан түүнд ирдэг бүхэн аврагдаж чадна. Есүс Христ биднийг өөрийг нь үргэлж санаж, өөрийнх нь нэрийг өөрсдөө авахыг урьдгийн зэрэгцээ. Тэр бас биднийг санаж, нэг бүрчлэн нэрээр маань мэддэг. Хуучин гэрээнд их эзэн Мойсед би чамайг нэрээр чинь мэддэг хэмээх амлалтын үннийг заасан. Эдений цэцэрлэгт тэр Адамыг дуудсан. Хоосон болсны дэргэд тэр Марияг дуудсан. Дамаск руу явах зам дээр тэр Саулыг дуудсан. Ариун түгэлд тэр Йосефийг дуудсан. Бүгдийг нь нэрээр нь. Тэр таныг мэддэг бөгөөд түн бужигнсан хотуудад ч, буйдхан тосготуудад ч таны ярьдаг хэлээр таныг ч бас нэрээр тань дууддаг. Тэр таныг сонсож, харж байдаг, бас мэддэг. Тэр таны баяр баясгаланг мэддэг бөгөөд тантай хамт баярлдаг. Тэр таны уй гашууг мэддэг. Тэр таныг дэмжин тэтгэж өргөж чадна. Цагаатгалынхаа ачаар тэр таны ачаа дарамт өвдөлт чимээгүй урсах нулимсыг мэддэг. Есүс Христ цагаатгалаараа дамжуулан өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авах болно. Мөн тэрээр бүх төрлийн өвчин зүдгөөр мөн уруу таталтуудыг төвчих болно. Тэр өөрийн хүмүүсийн өвчин эмгэгүүдийг өөр дээрээ авах болно. Тэрээр өөрийн хүмүүсийг сул байдлуудынхын дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд буюу хэмээн бошиглагч аалмаа заасан. Ах эгч нараа олон уй гашуй, өвчин эмгэг, ганцаардал, төгшөөр, эсвэл хариулагдаагүй мэд санагдах залбирал гэх мэт чимээгүй ачааг өөрч авдаг. Зарим нь бидний цөөхөн л бүрэн ойлгох зөрчилдөөн ганцаардалтай тулгардаг. Амьдрал шудраг бос төөрөгдөм санагдах үед бурхан минь та хаана байна вэ гэж асуумаар санагдах тэр харанхуй мөчүүдэд тэр таныг мэддэг хэмээх энэхүү хүчрхэг үннийг санаарай. Бүхнээс хэцүүг туулснаар тэрээр хэрхэн шархалсан зүрхийг тань эдгэж таныг дахин бүрэн бүтэн болгохыг мэддэг. Нар таны төлөө дахин мандаж маргааш өнөөдрөөс илүү сайхан болно гэсэн түүний амлалтад итгээрэй. Би үүнийг амьдралынхаа хүнд хэцүү үед илүү гүнзгий ойлгосон. Миний эхнэр Бүсэ бид хоёр гэр бүлээ авч явахын хажуугаар намайг залуухан газны ерөнхийлөгчөөр дөнгөж үйлчилж эхлээд байх үед сорилтууд шил шилээ даран хүлээж байгаа мэт санагдаж байсан. Ээж минь нас бараад удаагүй байлаа. 2-7 хоногийн дараа бид дахин булчны дэргэд зогсож байв. Энэ удаад зөвлөхийнхөө өсвөр насны хүүгийнхэн төлөө хамтдаа гашуудаж байв. Ажлын дарамт хэтэрхий их санагдаж би гэртээ ажил дээр мөн их эзний өмнө өөрийгөө хангалттай сайн байгаа хэсэгтээ эргэлзэж эхлэв. Миний залбирал Тэнгэрлэг эцэг минь та үнэхээр тэнд байна уу? Та хүүхэд бүрийн залбирлыг сонсож хариулдгүй хэмээх хүүхдийн ангийн дуугаар хамгийн сайн дүрслэгдэж байлаа. Миний хариулт гинтийн байдлаар ирсэн. Нэгэн ям гарагт тойргийн чуулган руу машинаар явж байхдаа би зүрх сэтгэлдээ их эзэнт уудалсан. Намайг цуглааны байранд ирэхэд нүдэндээ цогтой нэгэн хүн намайг зогсоогоод хоёулаа ярилцах хэрэгтэй байна гэлээ. Тэр маш нухацтай царай гарган бараг л загнасан хоолойгоор та хизээ сахилгагүй хүү байхаа болох юм бэ гэж асуув. Би ямар нэгэн асуудалд орсноо ойлголоо. Намайг хариулж амжаагүй байтал тэр өглөө орой болгон аав ээж хоёр маань биднээс таны төлөө залбирахыг хүсдэг гэж нэмж хэлсэн юм. Тэнд зогсож байхдаа юу мэдэрснээ би хизээч бүрэн дүрсэлж чадахгүй байх. Би намайг анзаарч байгааг, намайг хайрладгийг, намайг мэддэг гэдгийг би ганцаараа биш гэдгээ мэдэрсэн. Би тэр хүүхдийн нүд рүү харахтаа аврагчийн дулаан хайрыг мэдэрсэн. Аврагчийн хувьд бид хизээч олонний дунд алдагддаггүй. Тэрээр сүмийн дуулал, инээмсэглэл, ээлдэг үгс заримдаа бидний санаанд огт ороогүй хүмүүсээр дамжуулан бидэнд хэрхэн хүрэхээ мэддэг. Тэр гэр бүл миний төлөө залбирсан шиг таны төлөөж бас хэн нэгэн залбирч байгаа. Таны өвдөлт
Бурхан таныг хайрладгүй шинж биш гэдгийг санаарай. Тэр үнэхээр таныг хайрладаг. Ерөнхийлөгч Д. Кристоферсон энэ цэвэршүүлэгчийн гал донд Бурханд уурлахын оронд түүнд ойрт гэж заасан. Аврагч таныг зөвхөн мэддэг төдийгүй тэр бас танаас өөрийг нь болон эцгийг нь таньж мэдхийг хүсдэг. Өршөөлийн залбиралдаа Есүс цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн хэмээн тунхагласан. Тэр бол биднийг ногоон ургамалт бэлчээр усны дүлгөөнтэйш хөтэлдэг сайн хончин юм. Тэр бол дэлхийн гэрэл бөгөөд бидний замыг гэрэлтүүлдэг тул бид харанхуйд алхах шаардлагагүй болдог. Аврагч надтай хамт алхах болов уу гэж эргэлзэх хэрэг огт байхгүй. Тэр хамт алхана. Харин би түүнтэй хамт алхах болов уу гэж бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бид Есүс Христтэй хамт алхахыг сонгох үед бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Тэр энгийн нэг танил биш, харин итгэл тэнгэрлэг найз болдог. Би та бүхнийг хаяа нэг биш, харин үргэлж зорин байж түүнийг санаж, мөн түүнийг дагахыг сонгоно хэмээн урьж байна. Бид аврагчийн адил анзаарч, гараа сунгаж, бусдыг өргөдөг шав болох болтугай. Бид содрууд дахь түүний дуу хоолойг сонсож, амьд бошиглагч төлөөлөгчдийн захиасыг дагаж, өдөр бүр наманчилж, ирээд намайг даг гэсэн түүний урилгыг дагвал байнгын үмэнтэй энэ дэлхийд амар амгалан олох болно хэмээн би гэрчилж байна. Бид түүний сүнсийг мэдэрч хамгийн хүнд хэцүү мөчүүдтэй ч баяр баясгаланг мэдрэх болно. Бид түүнд болон гэрэлт ирээдүйн амлалтуудад нь итгэх хүч чадлыг олох болно. Хэцүү нөхцөл байдлаас гарах гэдэг нь миний хувьд зүгээр нэг овог нэрээс илүү зүйл юм. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр мөн баптизм, ариун ёслол болон түүний ариун өргөнд байгуулсан гэрээнүүдээр дамжуулан түүний нэрийг өөрсөд дээрээ авснаар бид түүний боломж олгогч хүчийг олж авдаг гэсэн мөнхийн үннийг гэрч юм. Энэ хүч нь бидний амьдралыг өөрчилж чадах, өөрчлөгч болно. Түүний цаг хугацаа арга барилаар урагшлах зам үргэлж байдаг гэдгийг би мэднэ. Учир нь тэр зөвхөн замыг мэддэг төдийгүй тэр бол зам юм. Таны нэр сүмийн анхдагч үеийг эсвэл олон үед амьдсан итгэлийн өв уламжлалыг төлөөлж байсан ч бидний хүлээн авч чадах мөнхийн хувь заяаг тодорхойлогч нэр бол Есүс Христийн ариун нэр юм. Бид өөрсдийнхөө өмнөх үеийг хүндлэн дээдэлдэгч бүхнээс илүү түүнийг хүндэлдэг билээ. Учир нь түүний нэрээр бид гэрээд хүмүүс болон холбогдсон. Би Есүс Христ өөрийн сүм буюу Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийг сэргээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь түүний нэрийг авч явдаг бөгөөд түүний сайн мэдээний бүрэн байдлыг бас биднийг түүнтэй холбодог ёслол гэрээнүүдийг мөн агуулдаг билээ. Есүс бол Христ, энх хамгаалангийн хан хүү гэдгийг би гэрчилж байна. Тэр бидний хүчийг сэргээж бидэнд баяр баясгалан авчрах болно. Учир нь тэр жигүүртэй ангаа хүчийг эзэмшин ирдэг. Тэр биднийг нэг нэгээр нь нэрээр минь дуудан гэрт нь хүрэхийг хүсдэг учраас бидэн рүү ахин дахин гараа сунгадаг. Есүс Христийн ариун нэрээр амен. Энэ өдөр бидэнд хандаа үг хэлсэн мөн уянгалаг яруу дуу өгчим сонсгосон бүх хүн талархаж байна. Улс орон даяар дамжуулах хөгжим төгөөлөмж нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын уулын уртсгасан цагаар маргааш өглөөний 9:30 10 цагийн хооронд цацагдана гэдгийг та бүхэнд сануулъя. Дараа нь чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаан эхэлнэ. Одоо найралтуучид бидэнд Look unto Christ дуулалыг дуулж өгнө. 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Улисses Суарес уг хуралдааны хаалтын үгийг хэлнэ. Түүнийг үг хэлсний дараа найралтуучид O thou rock of our salvation дуулалыг дуулна. Хаалтын залбирлыг залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн 2 дугаар зөвлөх Андре Муньоз Спанаус эгч хэлнэ.
My dear brothers and Хайрт sisters, ах эгч нараа, энэхүү Христийн амьсны ариун баярын улирлаар бидний зүрх сэтгэл гүн талархал хүндэтгэл бишрлэр аврагч Иесус Христ рүү эргэж түүний мөнх бус амьдралдах нэгүүлсэнгүү тохиолдол төгс хайр цагаатгалын гайхамшигт бэлхийг дурсан санаж байна. Аврагч тохиолдлынхаа туршид өөрийн мөнхийн тодтгол болох хуучин гэрээний агуу Йехова Бурхны хүү амлагдсан Месая гэдгээ гэрчлэхийн тулд эрхэмдээ зөвөрлөлүүдийг ашиглан бий бол химээх ариун нандин үгсийг хідэнтэй хэлжээ. Энэ тунхаглалуудын дундаас тохиолдлынх нь хамгийн утга төгөлдөр бөгөөд хайраар дүүрэн сургаалын нэгийг тэрээр зовж шаналан амиа алдахынхаа өмнөх үдэш би бол усан үзмийн жинхэнэ мод. Та нар мөчрүүд. Хин миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй хэмээн айлцсан. Аврагч энэхүү сэтгэл хөдлөм сайхан зөвөрлөлөөр дамжуулан өөрийгөө бидний бодголын сүнслэг тижээлийн үнэн, найдвартай, зайлшгүй шаардлагатай их сурвалж гэдгийг заадаг. Түүгээр дамжуулан бид амьдралын сорилт бэрхшээлийг даван туулаа зогсохгүй, өсөж хөгжих, дэвжин цэцэглэхэд шаардлагатай өөрсдийнхөө чадвараас давсан хүчийг хүлээн авдаг. Түүгээр дамжуулан амьдрал маань илүү найдвар тээсэн, илүү баяр баясгалантай болдог бөгөөд сүнсний үр жимс бидний дотор илэрдэг. Иймээс мөчр усан үзмийн модтойгоо холбоогүй бол өөрөөсөө үр жимс гаргаж чаддаггүй адил хэрэг бид түүний дотор түүний сайн мэдээнд оршихгүй бол сүнслэг байдлынхаа бүрэн хэмжээнд хүрч чадахгүй. Христ дотор орших нь хаяа нэг тохиолддог эсвэл санамсаргүй үйлдэл биш. Энэ бол байнгын ухамсартай ариун нандин сонголт юм. Энэ нь түүний ариун сургаалуудыг өөрсдийнхөө дотор байлгаж, бодол санаагаа дээш өргөж, захин орчин зэрэг бусадтай харилцдаг бүхий л нөхцөл байдалд хэлэх үгээ цэгнэж, үйл хэрэгээ түн зориулах, цэвэршүүлэх явдал юм. Энэ нь бид түүнтэй байгуулсан гэрээнүүдээр өдөр тутмын сонголтоо чиглүүлж, ариун сүнсээр дамжуулан түүний хайр дүүрэн байнгын нөлөөгөөр амьдралаа чиглүүлэх боломжийг олгодог. Энэ нь дэлхийн бүх сэтгэл татам дуу хоолойноос илүүтэйгээр түүний болон түүний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсож тэдний хэлснийг хийх сонголт юм а. Христ дотор байх нь амьдралын ачаа дарамтыг зайлуулдагүйч түүний ач хивээлээр ачаа улам хөнгөрч түүний амлсан тайтгарал амар амгалангаар бидний зүрх сэтгэл хүчрхэгждэг. Бид аврагчийн хайр халамжид өөрсдийгөө даатгаж түүний буулгыг өөрсдөө авснаар мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, сул дорой байдал, уй гашууг төвчин гарах, даван туулах, сүнслэх хүчийг хүлээн авдаг. Ийм ачааг түүний гитлэгч тусламж, эдгэгч нөлөөгүйгээр үүрэхэд дэндүү хүнд байдаг. Төлөөлөгч Иохан гигантнүүдэд бичсэн анхны загталтаа түүний дотор оршдог гэж ярих чинь түүний явсанчлан өөрөө бас тийм явах учиртай гэж заасан. Төлөөлөгч Паул мөн адил тиймээс хэн нэгэн нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн хэмээн гэрчилсэн. Иохны үгс рүү эргэж очицгоё. Аврагч миний дотор байх тун би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдоогүй бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүйтэй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно хэмээн тунхагласан. Түүний дотор оршиж түүнийг өөрсдийнхөө дотор байлгах энэхүү хам сэдвийн хүрээнд аврагч өөрийгөө усан үзмийн жинхэнэ мод хэмээн тунхагласан нь илүү гүн гүнзгий утга санааг агуулдаг. Жинхэнэ гэх үг нь дэлхий дээр албан ёсны бүр усан үзмийн жинхэнэ мод болох аврагчийн хайрт дуу хоолой. Түүний сайн мэдээг төлөөлж буй мэт харагдах боловч оюун ухаан зүрх сэтгэлийг өөр тийш нь нууцаар залим ихээр хөдөлдөг бусад усан үзмийн мод байдгийг илтгэдэг. Анхаарал татсан ятгаж ухуулсан захиас урилгыг тасралтгүй санал болгодог олон дуу хоолойгоор дүүрэн дэлхийд бид амьдарч байна.
Зарим нь уран яруугаар нөлөөлөх байдлаар ярьдаг, сайн сайхныг дэмжих хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бусд нь гаднаа үзэмжтэй боловч утга учир дутмаг байдаг. Бусд нь төөрөгдүүлж бүр Христтэй болон түүний сайн мэдээтэй холбоотой мэт харагдаж болно. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр олон дуу хоолой нь түгээмэл гүн ухаанд үндэслэн олон төрлийн мэдээллийг хэрэгслээр дамжин дарахж орооцолсон усан үзмийн мод болон ургадаг. Тэд аюулгүй байдал, аз жаргал, зөв их сурвалжийг амлдагч сүнсийг бүрэн хангаж чаддаггүй. Тэд ихэвчлэн эхлээд оюун ухаанд, дараа нь зүрх сэтгэлд эргэлзээ, талцлыг чимээгүйхэн суулгаж, сүнслэг уналт, уй гашуу руу хөдөлдөг. Ийм дуу хоолойд орооцолдох нь эхэндээ сэтгэл хөдлөхөн мэт санагдаж болохч эцэстээ бидний дэлхийн агшин зуурын хүсэл эрмэлзэл рүү чангааж жинхэнэ бөгөөд амьд усан үзмийн мод болох Есүс Христтэй тогтоосон холбоог маань суулруулдаг. Төлөөлөгч Паул хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох үе хэмээн сэрэмжлэх тун гэж анхааруулсан. Хайрт ахагч нар минь, өнөөгийн технологийн эрэндэх жинхэнэ мэрэгэн ухаан бол орчин үеийн хэрэгслүүдийг сүнслэг ялган таних чадвараар буюу ариун сүнсээр дамжуулан цэгнэн ашиглаж тэдгээрээр усан үзмийн жинхэнэ модны үнэн зөв дуу хоолойг орлохыг зөвшөөрөхгүй байх явдал юм. Гитлэгч маань л үнэхээр биднийг гитлгэж чадна. Тэр бол зам, үнэн төдийгүй дэлхийн ам мөн. Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу, эрх дэлхийд мөнхийн амьдрал руу хөтлөх жим юм. Ерөнхийлөгч Даалнхе Оукус бошиглагчийн хувьд дэлхийд дахинд хандсан анхны захиастаа Есүс Христ бол зам мөн. Хүмүүсийн үрсэд аврал дамжин ирж чадах өөр нэгэнхэнч нэр, басгүй нэгэнхэнч өөр зам, мөн нэгэнхэнч арга өгөгдөхгүй. Зөвхөн төгс хүчит их эзэн Христийн нэрээр улмаас мөн түүгээр дамжуулан буюу хэмээн тодорхой бөгөөд итгэл төгс тунхагласан билээ. Усан үзмийн жинхэнэ мод нь нэр хүнд алдарсан хоёроос хавьгүй агуу, мөнхийн зүйл болох бурхантай хамт хизээч төгсөшгүй аз жаргалын байдалд орших амлалтыг өгдөг. Тэрээр төвчээр төгс хайраар өөрийн үгсээр өөрийг нь төлөөлөхөөр, өөрийнх нь нэрээр ярихаар, мөн өөрийг нь гэрчлэхээр дуудагдаж, томилогдсон хүмүүсийн үгсээр дамжуулан өөрт нь эрхийг бидэнд үргэлжлүүлэн урьсаар байна. Аврагчийн заасанчлан хэрэв бид сайн үр жимс гаргахыг хүсвэл тэрээр бүх гэрэл үннийг сурвалж учраас сүнслэг тижээлээ усан үзмийн жинхэнэ модноос шууд хүлээн авах хэрэгтэй. Зөвхөн тэр үед л сайн мэдээний үнэт жимснүүд бидний бодголд ургах ба зөвхөн тэр үед л бид түүнээс ундран гарах жинхэнэ гэрэл амь найдварыг олж чаднаа. Есүс амьсныхаа дараа Эмма руу явж байсан хоёр шавтайгаа хамт алхсан. Тэд очих газраа хүрэхэд аврагч цаашаа явах гэж байгаа мэт байв. Хоёр шав нь түүнийг ятган бидэнтэй хамт байгаач гэж Лук зэдгэлжээ. Тэр шавнар нь амилсан аврагчийг өөрсдөө хамт байхыг өрсөн. Эхлээд хүсэл, дараа нь урилга байгаагүй байсан бол тэдний зүрх сэтгэл өөрчлөгдөхгүй, түүнийг танихын тулд нүд нь нээгдэхгүй. Усан үзмийн жинхэнэ мод болох амьд Христийг гэрчлэхээр Иерусалим руу буцаж ирэхгүй байх байсан. Хайрт ахигч нараа, олон янзын дуу хоолойгоор дүүрэн дэлхийд усан үзмийн жинхэнэ модтой холбогдсон байх нь зүгээр нэг хүсвэстэй зүйл биш. Харин энэ нь бидний сүнслэг байдлаар тэсэн үлдэхэд зайлшгүй чухал юм. Есүс Христ дотор байдаг хүмүүс түүний дуу хоолойг, ялангуяа түүнийг төлөөлөхөөр дуудагдсан хүмүүсээр дамжин эрх үгсийг таньж итгэдэг. Аврагчийн онцгой гэрчээр дэлхийд дахинд үйлчлэх урилгыг хүлээн авснаас ердөө хэдхэн минутын дараа ахлагч Джеффри Ар Холланд над руу уцтаж намайг 12 төлөөлөгчийн чуулгад
халуун дотноор хүлээ авч бууга хэлсэн тэрхүү мөчийг би үрд нандинан санах болно. Тэрхүү ариун нандин мөчөд аврагч тосолсон нэг үйлчлэгчийнхээ дуу хоолоогоор дамжуулан надад хайраар тохинолж байсныг би мэдэрсэн юм. Тэр үед усан үзмийн жинхэнэ модноос ундран гарсан амар амгалан тайтгарлыг би мэдэрсэн. Ахлагч хоолндын амьдрал хүчрхэг тохинолол нь бид аврагчийн дуу хоолойг түүний үйлчлэгчдээр дамжуулан сонсож усан үзмийн жинхэнэ мод болох түүн дотор орсноор их жимс гаргах бөгөөд түүнээс ангид бид нар юу ч хийж чадахгүй гэдгийг гэрчилдэг. Энэхүү Христийн амьсны ариун нандин үйлрэлд Есүс Христ бол усан үзмийн жинхэнэ мод мөн гэдгийг би чин сэтгэлийн угаас гэрчилж байна. Тэр амьд тэр үхэгсдээс боссон бөгөөд түүний гитлэгч хүч бодтой. Түүний дуу хоолой бол үнний болон амийн дуу хоолой гэдгийг би гэрчилж байна. Тэрээр төгс хайраар бүх хүнийг өөрт нь байж өөрийнх нь хайранд үргэлжлүүлэн амьдрахад урьдаг. Бөгөөд ингэснээр бид түүний хүчийг амьдралдаа таньж Бурхны хайр бидний дотор төгс болж бид түүн дотор байгаагаа мэдэж болох юм. Би эдгээр мөнхийн үннийг бидний аврагч Есүс Христийн ариун нэрээр чин үннээр гэрчилж байна. Амен.
Dear Heavenly Father, we are so grateful. Тэнгэрлэг эцэг минь энэ хуралдаанд оролцож хүмүүсийн хэлсэн цагаасыг сонсож сайн мэдээний талаар сурж авсандаа талархаж байна. Эцэг минь таны бошгологч, таны зөвлөхүүд болон танд үйлчлэгч бүх хүмүүст танд талархаж байна. Бид нар маш их баяртай, энэ мөчид маш их талархалтай байна. Таны дуу хоолой энэ дэлхий дээр байгаа. Мөн бидэнд удирдамж Тэнгэрээс ирж байдаг. Таны хүү Иесус Христийн төлөө эцэг минь бид танд талархаж байна. Мөн бид үргэлж түүнийг дуурайж, таныг хайрлаж, мөн таны хүү Иесус Христийг хэрхэн хайрлахыг сурахыг хүсэж байдаг. Эцэг минь бид танд хайртай. Мөн бид таны хүү Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен.
This has been a broadcast of the Saturday afternoon session of the 196th Annual General Conference of The Church of Jesus Christ of Latter-day Saints. Speakers were selected from leaders of the church. Music for this session was provided by a combined choir from Brigham Young University, Idaho. All are welcome to view and share the messages of this and other conferences found at churchofjesuschrist.org. This broadcast is furnished as a public service by Bonneville Distribution. It may be used for personal and non-commercial home, family, or church uses. Copyright 2026 by Intellectual Reserve, Incorporated. All rights reserved.